За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр Kakao аппликейшны текстээ дуудах талаар бичлэгийнхаа part 2-ыг оруулж байна. Энэ нь болохоор part 1-ийг бодвол part 1 нь болохоор энгийн текстээ зүгээр дуудах байсан. Энэ нь болохоор ингээд захиалгын текстээ дуудах. За илүү дэлгэрэнгүй ороод тайлбарлаад өгье. За энэ дээрээ дарж оронгууд ханаас хаашаа явах гэж гараад ирнэ. За жишээ болох үднээс одоо байгаа энэ газараасаа нисэх онгоцны бодол явъя. За нисэх онгоцны бодлоор за ангууд ингэж гараад ирнэ. За энэ доотлын цэнхэрдээ дараад тэнгууд ийм цаг гараад ирнэ. Тэгэхээр давуу тал нь болохоор та бүхэн ингэж өөрийнхөө хүссэн цагтаа текстээ ирүүлж болно. Жишээ нь ингэж өнөөдөр за маргааш ингэж добтон 7 өнөөр гарч ирдэг байгаа. За тэгвэл маргааш хэрвээ та бүхэн өөрөөр ингэж нисэх онгоцны бодлоор шаардлагатай байлаа. Тэнгүүд за жишээ нь өөрийн ингэж 2 цагт ингэж тэгэнгүүт ингээд цагаа өөрөө сонгоод дарчихна. За тэгмүүд ингээд 16 минут ингээд болох юм байна явахад. Тэгэхэд энэ дээрээ дараад оронгууд замаасаа та бүхэн хүн авч болно. Хамгийн дээд нь 5 хүн 5 өөр газараас авч болно гэсэн үг. За одоо энэ дээр ингээд авах хүнийхээ хаягийг хийнэ. За хамгийн ихний хаяг дээр дараад орчих. За эндээс дахиад нэг хүн авах нэ. За тэнгууд ингээд тэр үний яс хаяг нь. За ингээд энийгээ өөрөө тохируулаад энэ дээрээ за ингэж оронгууд ингээ гараад ирнэ. Тэгэнгүүт 24 минут болчихж байгаа. Яг л замаасаа ингээд сая Помендон гэдэг газраас дахиад нэг хүн авах болсон. Хүнийхэн тог та бүхэн энэ дээрээ тааруулж хэрэг нэг хүн бол нэг өөртөөгөө нийлүүлээд за дахиад тэндээс нэг хүн авахаар бол нэг эсвэл хоёр хүн авахаар бол ингээд хүнийхэн тог та бүхэн тааруулчихна. За Помендон газраас нэг хүн нэмж аавна. Тэгээ энэ хаягаар нь эхлээд Помендон руугаа ингээд очиод тэгээд хамгийн сүүлд ингээд нисэх онгоцны бодол ороход нийт 24 минут болох юм байна. За давуу тал нь болохоор энэ маш том юм нөгөө том уурын машинууд байгаа шүү. Энгийн энэ жижиг машин биш. Олон нийт судалтай. За тэнгуү та бүхэн мэдээж нисэх онгоцны бодол ч юм ямар нэгэн ачаа тээвэртэй бол энэ дээр ингээд бичнэ. Нэг цүнхтэй бол цүнх ч юм уу. Ийм байдлаар тэгээд энэ дээрээ дараад захиалга өгөх. За та бүхэн ингээд хамгийн гол нь энэ болохоор ингээд зөвхөн картаа холбосон байх шаардлагатай. Карт ч ингээд холбогдсон бол ингээд хийж болно. Холбогдоог бол энэ дээр дараа та бүхэн ингээд картаа ингээд холбож болно гэсэн үг. Картныхаа мэдээллийг хийгээд за Белиз нь ингээд картаа холбосон байгаа болохоор ингээд тэгээд энэ дээрээ дараад орж болно. Энэ дээрээ дараад ер нь захиалга нь болно гэсэн үг.